За манайха Солонгос кино үзээд ер нь юу ойлгож байна? 2000 оноос хойш Монгол улсад Солонгос кино, Солонгос сериалууд одоо нэвтрсэн гэж. За үндсний телевизээр ер нь байн гардаг болсон гэж. За бусад телевизээр мөн адил гэж. Тэгээ яг энэ нийгмээ ингээ хараад Солонгостой их төстэй. Тэр үеийн одоо Солонгостой одоо цагийн Монгол улс төстэй зүйлүүд их болж байгаа гэж. Тэгээ нэг ард түмний цуснд гэдэг юм уу? Ард түмний энэ оюун санаа сэтгэлгээнд тэр нэг шударга ёсны тэмцэгч чанар юусаа байхгүй байгаа юм л да. Уул нь Солонгос кино болгон дээр, сериал болгон дээр л одоо тэр шударга бус явдлыг эсэргүүцэж байгаа тий. Тэр хандлага болоод бүх зүйлийг ингээд гаргадаг гэж. Уул нь Солонгос сериал дээрс. Яг энэ зүйлийг 26 жилийн хугацаанд үдсэн боловч за монголчуудын энэ оюун санаанд юу үлдсэн бэ гэж. Тэр тэмцэх чанар биш гэж. Тэр шударга ёсны үзэл санаа биш гэж. Зүгээр нэг явган хэрүүл нэг тийм зүйл нь үлдсэн юм шиг санагдаад байна. Хэрвээ тэр Солонгос сериалаас бас авах бас чанарууд бас зөндөө байгаа. Гэт. За мөн одоо Монголын кино уран бүтээлүүд дандаа өнгөрсөн рүү аялдаг гэж. Мэдээж өнөөдөр амьдарч маргаашийн тухай эргцүүл ерөөсөө тийм ховорхон гэж. Яг ганц нэг байгаа гэж. Тэгтээ маш ховорхон гэж. Тэгээ би бодож байгаа. Яг надад бол миний өөрийн бичсэн роман ч гэдэг юм уу кино зохиолууд байгаа гэж. Ингээд олон ангит нэг кино хий гэж бодож байгаа. Олон ангит мэдээж Монголын тулгамдж байгаа асуудлуудыг нэг анги болгоод ингээд сериал. Тэгээд мэдээж маш олон одоо төрлийн үзэл санаа байгаа. Маш олон төрлийн хандлага бас байгаа. Хүмүүсийн гэр бүлийн амьдралд нөлөөллийн гэдэг юм. Нэг ийм кино хий гэж бодоод байна. Тэгээ надтай хамтарч кино хийх, ийм олон ангит кино хийх хүн байл бас холбогдоорой гэж одоо хэлье. Тэгээ мэдээж бас олдохгүй байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл яг үнэн гэж байгаа. Тэгээ үнэнд зориулсан мэдээж иргэдийн оюун санаа, мэдээж нийгмийн завхрал, авилгал хээл ахвал яагаад Монгол улс 36 жилийн хугацаанд ийм болцсон юм гэдэг юм. Нэг тийм хандлагыг сэрээхгүй буюу сэрхгүй ч гэдэг юм. Нэг ийм олон ангит одоо ийм кино зохиол бичиж байгаа. За мэдээж одоо маш амархан дуусгана гэж байгаа. Гэхдээ энэ дуусахгүй гэж байгаа. Маш олон зүйл байгаа учраас ингээд зур хүн болгон уудаж амжихааргүй гэж байгаа. Гэхдээ энэ зүйл чинь энэ юм биш үү гэж. Энэ миний татварчин ийм юм зориулагдах хэрэгтэй юм байна штэ гэдэг ч юм уу тэ. Мөн тэ. Миний өвчний шалтгаан чинь энэ юм байна гэж. Эсвэл бүх төрлийн шалтгааны тухай гэхдээ ололттой гэж байгаа. Гэхдээ оюун санаанд үлдэх гэж байгаа. Нэг ийм кино хий гэж бодож байгаа. За мэдээж намайг дэмжигч биш хэрэггүй гэж зүгээр. Энэ нийгэмд нэг оруулж байгаа хөрөнгө оруулж гэдэг юм уу те. Хамтран ажиллах тийм бодол санаатай магадгүй тийм толгойтой хүн байвал холбогдоорой гэж одоо бодож байгаа. Тэгээ холбогдохгүй ч байсан болно гэж байгаа. Зүгээр энэ зүйлийг хуваалцъя гэж байгаа те. Хуваалцъя. Тэгээ зөндөөл юм бичдэг, зөндөөл юм ингэдэг. Магадгүй би энэ зохиолыг бичжүүлдэг бах. Би энэ цаг хугацаанд үүнийг хийж амжихгүй ч гэдэг юм уу. Би хийх ёсгүй ч гэж болно. Магадгүй хийх үүрэгтэй ч гэж болно гэж байгаа. Ихтэй мэдхгүй гэж байгаа. Зүгээр энийг хуваалцах нь өөрөө их сайхан гэж. Тэ. Нийгэм гэж тэ. Нийгэм өөрөө юу юм гэж. Тэгээ би уран бүтээлчдүүдэд хандаад хэлэхэд гэж байгаа. Зүгээр тэ. Бүхэл цаг хугацаанд энэ ард түмэн та нарын тоглолт, та нарын кино, та нарын хийсэн урлаг уран бүтээл бүх зүйлд хөрөнгө оруулалт гэж үздэг цаг хугацаа хавдрынхаа эдсээр туулдаг гэж байна. Тийм ээ, дэмждэг гэж.
Харин уран бүтээлч нар өөрөөр хэлэх юм бол энэ ард түмний төлөө нэг ч удаа ган гэж дуурддаг гэж боддоор гэдэг шүү дээ. Тэгээ магадгүй энэ бизнес эрхлэгч нар юу гэдэг. Би шүүмжилж байгаа юм биш шүү. Энийг би хэлж байгаа юм биш гэдэг шүү дээ. Энийг өнгөрсөн одоо 36 жил харуулж байгаа, хэлж байгаа, нотолж байгаа. Зөвхөн бодит байдал дээр нэг иймэрхүү. Яг зарим хүмүүс шүүмжлэлээ гэхөх үгүй мэдхгүй гэж хамаагүй гэж дээ. Тэгээ бусдын бодол надад хамаагүй гэж. Зөв надад мэдрэгдэж байгаа нь энэ гэж дээ. Гэхдээ одоо тэр бусад кино хийдэг хүмүүсээс би их өөр их бодолтой. Өөр. Энд мэрэгжлийн тэр гэх тийм солиотой юм хэрэггүй гэж. Яг тэр мэрэгжлийн нийгэмд эзэлсэн байр суурьтай тэр тоглогч нар яг энэ зүйлийг тоглолгүйгээр амьдараа амьдарч үзүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. За мэдээж архичин бол архичныхаа асуудлыг хөндлөнө гэж. Тамхичин бол тамхиныхаа асуудлыг хөндлөнө гэж. Үнэхээр хариуцлагагүй ээж бол түүнийг гаргах хэрэгтэй гэж. Ингэж бодож шүү дээ. Үнэхээр заван амтд гэж байна. Заван амтдыг бодоггүйгээр тийм ээ. Өнгөгүйгээр тийм. Яг тийм байдлаар гаргах хэрэгтэй гэж. Энэ бидний амьдрал гэдэг шүү дээ. Бидний нийгэм гэдэг шүү дээ. Ямар нэгэн стандарт гэдэг тийм юм баригдахгүй гэдэг шүү дээ. Ба ялангуяа Монголын нийгэмд дүр зураглал энэ одоо утга уян хэрэггүй гэж. Үгүй л тийм учраас монголчуудад зориулсан гэдэг. Монголын нийгмийг дэлхийд харуулах ийм кино хийх юм бол яг байгаагаар гэж бодож байгаа. Ягаад гэвэл ямар ч стандарт байхгүй учраас гэж. Ийм бодолтойгоор нэг зохиол эхлүүлсэн дуусгах гэж байна. Тэгтээ дуусахгүй гэж. Энэ үргэлжлээл яв. Хэдэн ангийн мэдэхгүй гэж. Ямар ч сан тэгээд ингээ явж байгаа шүү гэж. Хуваалцж байгаа. Тэгээд мэдээж Солонгос кинонууд ч тийм одоо гэдэг юм. Тийм гоё биш гэж байгаа. Гэхдээ бүр гоё гэж байгаа. Ийм зүйл. Ягаад гэвэл Монгол учраас гэж. Монгол кино учраас бүр их өөр байх болно гэж одоо боддож байгаа зүгээр. Миний энэ тархин дотор тоглогдож байгаа гэж. Гэхдээ одоо хэрэг болох, хизээ болох тэрийг мэдэхгүй гэж дээ. Иймэрхүү зүйлийг хуваалцаж байгаа. Мэдээж энэ зүйл энэ тэмцэгч тийм ээ. Түүнийг худалддаг бүх технологи. Түүний үр дагавар нь ард түмний нуруунд дээр хэрхэн хүнд ачаа болж хувирдаг гэж гэдэг юм те. Маш олон зүйл байгаа гэж. Маш олон зүйл. Би энэ тогоон дотор гэж байна. Чанагдаж, шарагдаж, түлэгдэж бас гэдэг байна. Ойлгож шүү дээ. Мэдэж шүү дээ. Энийг нэг тэр зохиогоо тийм романтиклаад юм байхгүй гэж. Зөв байгаа юм байгаагаар гэж байна. Бүр одоо зарим одоо зүйлийг яг тэр хүмүүс нь өөрснөө тоглоно гэж. Нэг ийм байдалтайгаар бодож байгаа. Тэгээ магадгүй энийг дэмжихгүй байж болно. Дэмжих үүрэгчгүй бас байж болно шүү дээ. Заавал тийм гэсэн ойлголт байхгүй. Энийг одоо олж үзвэл магадгүй гэж байгаа. Энэ гэхдээ би бодож байгаа. Энэ зохиолыг энэ одоо кино энэ нэг тийм хүн болгон таалагдах кино биш гэж. Тийм таалагдах тийм одоо кайф авдаг гэдэг юм уу? Тийм биш гэж. Энэ өөр зүйл байх болно гэж. Энийг үзвэл өөрийнхөө гэж. Зөвхөн өөрийнхөө асуудлыг олж харна гэж. Бидний амьдралын хавдрын эд эсийг тэрийг бичнэ гэж байна. Тэрийг тоглоулна гэж. Нэг юм. Гэхдээ мэдээж сайнч зүйл би мууч зүйл бэ гэж. Мэдээж уран бүтээл гэдэг юм юу гэдэг юм. Тэгээ би нэг уран бүтээлч гэж нэрлэмээргүй санагдаад байна. Энэ байгаагаараа ийм гэж нэрлэмээрээ санагдаж байгаа юм да. За нэг юм